Энэ бол манай хот. Харин энэ бол манай гэр. Энэ жил манаах сайжруулсан зуух авч 2 давхар бүрээсээр гэрээ бүрсэн. Тэгснээрээ нүүрсний хэрэглээ маань эрс багасж хамгийн гол нь төрлөг хотынхоо нэг дэлхийхээ агаарын бохирдлыг бууруулна гэж өвөө маань хэлсэн. Хэмнсэн мөнгөөрөө зөндөө их зүйлийг авсан. Хүмүүр та бид бүгдээрээ өөртөөсөө эхлэн хичээж чадвал эрүүл агаар энэ хотын хөгжил дэвшил ойрхон байна. Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах ямар сайхан гэж. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэн төвхийн нүүрсний хэрэглээг багасгаж агаарын бохирдлыг бууруулцгаая. Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төсөл. Монгол улсын засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ төслийн саналыг Америк нэгдсэн улсны мянганы сорилын корпорацид өргөн барьсны дагуу 2009 оны 6 дугаар сард мянганы сорилын корпорацийн мэргэжилтнүүд Монгол улсад хүрэлцэн ирж төслийн суурь судалгааны ажлыг хийж эхэлсэн юм. 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг ашиглуулах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр агаар төслийг мянганы сорилын корпорацийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хоёр улсын засгийн газрын мянганы сорилтын сангийн гэрээнд гар хэвсэж зурсан билээ. Олон улсын агаарын бохирдлын стандартаас 2-оос 10 дахин илүү болж байгаа Улаанбаатар хотын агаарын хит бохирдлоос болж оршин суугчдад амьсгалын ноцтой асуудал тулгардаг. Үүнд ядуу, хоол хүнс муутай, бага насны буюу ахмад насны амьсгалын болон бусад төрлийн архаг хууж өвчтэй хүмүүс элбэг өртдөг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90% нь гэр хорооллод оршин суудаг иргэдэд чанаргүй, үр ашиг муутай зууханд түүхийд нүүрс түлж байгаагаас үүдэлтэй байдаг юм а. Монгол улс өвлийн улирал эрс хүйтэн байдаг бөгөөд халаалтын улирал 8 сараар үргэлжилдэг. Өвлийн улирлын дунд үед өдрийн цагаар агаарын температур Цельсийн хасах 10-аас 30 градус хүртэл, шөнийн цагаар 40 градус хүртэл хүйтэрдэг юм. Нийт хүн амын бараг хагас шахам хувь нь оршин суудаг Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг юм. Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төсөл Чингэлтэй дүүргийн 11-12 дугаар хороололд туршилт хэлбэрээр хэрэгжсэн нь загвар жишг болж байна. Гэрт амьдардаг айл өрх бүгд эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан дулаалга хөнгөлөлттэй үнээр худалдан авчээ. Эрчим хүчний хэмнэлттэй 2088 гэрийн иж бүрэн дулаалга суус 9, үүдний гонх 562-ыг борлуулсан байна. Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслийн хүрээнд лабораторид туршин шалгаж хянан баталсан бүтээгдэхүүн бодит амьдрал дээр төлөө төлшийг 30%-аар хэмнэж байна. 3 портер нүүрс түлж өвлждөг айл энэ жил нэг хагасыг л хэрэглэлээ. Шөнө ус галлахаа болсон гэх зэрэгээр иргэд өөрсдөө нэг нөгөөдөө батлан нотолж байгаа билээ. Үүний тод жишээ нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн хандхуу эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан дулаалга болон үүдний гонх хөнгөлөлттэй өнөр худалдан авч өнгөрсөн өвлийг өнтөө өнгөрүүлсэн байна. Манайх энэ гэрийн дулаалга үүдний амбар бүгдийг комор навч тавьсан. Тэгээ энэ үл маш сайн дулаахан байлаа. Тэгээд 4 тонн нүүрс түлдэг байсан манайх тэгээд 2-ыг түлсэн. Тэгээ тэр маань одоо бидний амьдралд гүм их нэмэр боллоо. Гэрийн дулаалгыг ингээд тарааснаар ингээд их утаанаас салчна гэж юу гэдэг ингээд зарим хүмүүс ярьдаг бол ахaltaа энэ. Тэгэхэд бол эн чинь нэгхэн давхар байсан дулаалга чинь 3 давхар болгоод явчихж байгаа. Эднийхээс чинь 2 давхар дулаалга авч байгаа бид нар. Тэгээд их дулаахан өвлдсөн хожим хойшд бүр ишээ олон айлуудыг л ингэж хангуул их зүгээр нь. Одоо манайх утаагүй 100 авч тавина. Тэгэхээр энэ үйл бол бүр л сайхан өвлжин л гэж бодож байгаа. Гарит магны каноны Авсал фан зуюу гавьч жүжигчин Максар Жавих эрчим хүчний хэмнэлттэй хас 100 авсан юм. Манайх өмнөхөө удвал түлээ нүүрсний мөнгөө 30% хэмнэж байна. Утаагүй, үнс тортоггүй, хөдөлмөр хөнгөвчлсөн сайхан эд. Оройн 8 цаг үед нэг галлаад маргааш өглөө болтлаасаа хүмүүс итгэхгүй манад ирж 100-ны чинь чидийг үзье гэдэл байх юм хэмээн гавьт Максар Жав ярьж байна. Энэ 100 бол ястай амьдрал ахвал нэлэнгуй одоо хотын төв газар байгаа улсууд бол утаан донд амьдарч байгаа улсууд бол энийг тавьсан цагт л утаа гарахгүй юм. Өөрийн хяналтын утааг анзаарав. Гэхдээ харсан би. Яад юм бол гэсэн бүр сайн хараад байвал нэг зэрэглээ байдаг нэг говь мовд нэг тиймэрхүү нэг жоохон тийм зэрэглээ шиг юм гардаг. Одоо ийм нүүрс чи бол 2 овоогоо л хийчихэд бол 2 өдрөд байгаад ингэж байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй зуух 45-аас 77%-ийн татаас буюу хөнгөлөлттэй үнээр худалдаанд гарлаа. Одоо бол манай энэ гэр цэг дээр 2 төрлийн 100 хөнгөлөлттэй үнээр иргэдэд борлуулалтанд ороод эхэлсэн байна. Энэ 200 маань бол Туркээс орж ирсэн. Эрчим юуны түлшний хэмнэлттэй олон даваа талтай зуух байгаа л да. Түлшний хэмнэлттэй дээрэс нь яндангаас гарч байгаа утааг бол 89% бууруулж байгаа. Тэгээд түлшийг бол 100% шаталтанд оруулна. Тийм Туркийн 2 төрлийн зуух
иргэдэд өгж байгаа юм аа. Иргэд бол эхлээд ойлголтыг бол ер нь их мэдэхгүй байсан дээр цэвэр агаар төсөл хэрэгжснээс хойш бол ер нь одоо ойлгоод айгүй эерэг сэтгэлтэй байгаа шүү дээ. Айгүйс баярлж байгаа болсон цэвэр агаар төсөлд бол ер нь бол айгүй сайн хөнгөлттэй үнээр энэ бүтээгдэхүүнүүдийг өгж байгаад их баярлж байгаа. Дээрэс нь өөрснөөс их ухамсарлаж агаарын бохирдол бол хувь нэмрээ айгүйх оруулж байгаамаа гэдгээ өөрснөөс ухамсарлаж айгүйх ойлгож байгаа тэрийгэ. Хувийн сууц барихад тань санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу? Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төсөл нийслэлчүүд та бүхэндээ эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууцыг санал болгож байна. 32-оос 65 м квадрат суудсанд 5 сая төгрөгийн бодит хөнгөлтийг үзүүлж байна. Бага зардлаар илүү дулаан амьдарцгаая. Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төсөл. Би өмнө гэрт амьдарч байсан болохоор тэгээ өөрөө гэртээ давхар нөгөө хуваарь хөдөлмөр хэлдэг болохоор миний хувьд нэлээх бас ажлын байраа давхар шийдээд нэг өрөөндөө бол ажлын байр болгож тэрийг хэрэглээд тэгээд бол ахуй нөхцөлийн хувьд хамаагүй сайжирсан гэж бодчих шүү дээ. Цэвэр бохирын шийдэлтэй дотроо усанд орох боломжтой болж энэ бохирын асуудал бол нэг төвшин шийдэг чинь нөгөөдөл гэр орооллын усаа бариад л гараал асгаал яадаг тийм байхгүй шууд л гэрээсээ бүх цэвэр бохир усны асуудлыг шийдэг чинь тэгээ ажлын нөхцөлийн хувьд ч бол хүн хөвчлөгдөж чинь бидний ахуй амьдралд бол энэ аятай тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж байгаа гэдгээр нь гол нь сонгож авсан. Тэгээд бас нэг давуу тал нь бол эдийн засгийн хувьд банкны зээл хамрагдах боломжтой. Бас энэ төслийн урамшуулал болгож 9 сая төгрөгийн татаас өгсөн тэр шалтгаанаар л сонгосон доо. Нэгэндээ өөрсөддөө үр хүүхдүүдэд цэвэр агаар бэлгэлцгэн үр дүнг нь олоола аль бол хурдан хугацаанд хүртэх Монголын мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслийн 47.2 сая Америк долларын санхүүжилт бол Америк нэгдсэн улсын ард түмний татвар төлөгчдийн сэтгэл шингэсэн бэлэг юм а.